Цөлжилт гэдэг бол өнөөдөр хүн төрөлхтний тулгымдсан нэн ноцтой асуудал болж өөрсөн. Монгол орны хэмжээнд 77.8% сольжсон гэдэг ийм дүгнэлт гарсан. Өнөөдөр нефт бензин шатхууны төлөө дайтаж байна. Ирээдүйд усны төлөө дайтах магадлал өндөр. Байгаль орчны энэ эмзэг асуудлуудыг шийдэхэд бол бид нар Монгол улсаас анхлан санаа шиг гаргаж ажиллаж байна. 6 улсыг хамарсан цөлийн бус нутагт ажиллах юм байна. Хувийн хвшлийн маань өнөөдөр зөвхөн ашиг орлогоор өөрсдөө үйл ажиллагааг хүндэтгэж болж байна. Хөрөнгө оруулагчид маань санхүүгийн бус үзүүлэлтүүдийг илүү чухалчилж авч үзэж байна. Хөрс бол эс болж хуврах үзэгдлийг сэлжид гэж ойлгочихвол ерөнхийдөө болно. Энэ цөлийн дуу хоолойг сонсохгүйгээр хүн төрөлхтөн ирээдүй амжилттай бүтээн байгуулах боломжгүй маа гэсэн л санаа гэлж байна. За тэгээ энэ болохоор хүн байгаль амьдралын холбоог яг бодит байдал дээр судлах, за түүнийгээ баримтжуулах, энэ бүхнийгээ бид нар дэлхийн нийтэд хүргэх ийм зорилготой ажиллаж байгаа. Дэлхийн нийтэд бас Монгол хүний дуу хоолойг хүргэх ийм зорилготой л энэ төсөлтөд оролцож байна. Одооноос эхэлж тэмцэж эхлэхгүй бол Монгол орн алстай тариа будаага тарьж чадахгүй, мал бичих газаргүй болох ийм асуудал байгаа юм. Тэгэхээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монголын топ 100 компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд мөн 2 тал 3 талд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан байгууллага компаниудаа энэхүү үйл ажиллагаанд оролцож хамтарч ажиллахыг хүсэж байна.